Санаас подкастта байгаа бүх сонсогч нартаа баярлалаа. Бид хоёрыг дэмжиж subscribe, like, comment хийж болох бүх юмнуудаа хурууныхаа үзүүрээр хийгээрэй гэж хүсэж байна. Би бол нэрнгээсээ миний диплом чинь Suis гэдэг бичгтэй байдаг байгаа. Айгу эмзэг туссан. Надад бол Тэ хамгийн сонирхолтой нь миний нөгөө нэг одоо Facebook, Instagram-ийн мэдээлэлээс харахаар яг тухайн мэдээ нь гарахаасаа илүү нөгөө тэр мэдээлэл дээр хүмүүс яг ямар хандлагатай байна вэ гэдгийг нь айгүйх гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо мэдээж миний хүрээлэл дотор ч мэдээж манай сургуулийн төгсөн ч юм уу Суйстай холбоотой ч юм уу тийм хүмүүс айгүйх байгаа. Тэнгүүд тэр үнцэг бас айгүй сонирхолтой байх гэж бодож энийг бас ярэ гэж бодсон. Гэтэ ямар ч нараад яг ямар санагдсан. Урлагийн тогооных нь хавыг хүрэх гэж байгаа үү тий. Гээгүү тогоо могоо бас жоохон өмөрч хамгаалах сэтгэл байна. Тэгж ингээд чамд яг ямар мэдрэмж төрсөн энэ мэдээллийг сонсоод юу гэж бодогдсон? Би эхлээд тэр нэг Nemo гэдэг чи яг ямар нэртэй жүжигч юм мэдгүй ямар ч байсан тэр Nemo гэж жүжигчнийх нь яриаг ингээд тасалцсан явж байгаа юу Facebook дээр харсан. Тэгээд тэрийг сонсчоод угаасаа л бажи ялт дээр чи яг нэг тогтсон асуултуудаа л ярьдаг ч тий. Баг байхдаа, оюутан байхдаа, сурагч байхдаа хэрэг атман байв, дээрэмддэг байв, дээрэмдүүлдэг байв уу энэ тэрэгэл тэгэл өмнө нь орж исэн хүмүүс чи янз янзын юм ярьж исэн зарим нь бас хүн амтан дээрлэхтэй байсан гэдгээ ч үннээр нь ярьж илгээсэн хүлэн зөвшөөрөл. Тэгсэн чинь тэр охинны нөгөө гол хүмүүсийн дургуутсал хүргэсэн юм нь өөр үе тэнгийнхнийгаа дээрлэхдэг байсан хэрнээ би ерөөсөө дээрлэх чагаагүй худлаа ярьсан. Тэгээд тэр нь ингээд нөгөө мэддэг хүмүүс нь гарч ирээд ингээд ярьсан. Түүнээс яг үе тэнгийн дээрлэлт гэдэг бол угаасаа буруу. Бидний үед бол бүр тэр утга алдсан арай дэндүү байсан. Ерөөсөө байх ёстой юм шиг байдаг байсан тий. Тэрнээс болоод одоо жишээ нь тэр нөгөө жүжигчт нь одоо өөрсдөө дээрлэлт хийдэг байсан гэд хүлээн зөвшөөрсөн бишэл энэ төр бол ялгаагүй жоох хүүхдүүд байсан байгаа шүү дээ. Тэд нар 18 19 тий. Тэгээд нэг нийгмийнхаа үе тэнгийнхнийгаа ингэ байгаа байдлыг хараад ингэж болдго юм байна. 2 3 дугаар курст орохоор ер нь бид нар жоохон арахах ёстой байна гэд юм суудсан байсан байх гэж бодогдсон. Тийм хандлага угаасаа бид нарын үед айгүйх анзаарагддаг байсан чинь. Тэгээ харин одоо бол ингээд 20 30 гарцсан хүмүүс те ухаараа байлгүй дээ гэж би бодсон. Уг нь тэгсэн чи тэгээгүй юм шиг янз янзын сторинууд гартлаа барьлаа гэж тэгжилэл те. Тэгээ яг би тэр үед чи юу хийж явлаа энэ тэрэ гэж бодохгүй юу. Тэгсэн чи яг бид нар 1-р курст орчоод 10 жилийнхаа ангийнхнаараа уулзаал та сургууль ямар энэ тэр гингүүд ялцчууд нөгөө Батлан хамгаалах цэргийн сургуулийн тэр гэдэг юм нөгөө хүчний байгууллагын хүмүүсийг бэлддэг сургууль. Тэгээд Suis, кино урлаг, радио телевиз гэсэн нэг юм урлагийн чимшиг сонин ийм хитэн сургуулиудад тийм дээрлэхэлт амар их байдаг гэж ярьдаг гэсэн аахгүй юу. Тэгээ Suis бол угаасаа тэр хүн амьтан дээрлэх биш ер нь хичээлдэл их анхаардаг. Дээрэс нь орон нутгаас амар их хүүхдүүд ирдэг. Тэгэл Монголын өнцөг булан бүрээс ингээд нэг нэгээрээ ирж нийлчихэд хэнийг дээрлэхэд тэр хайн татнуу гэхээсэн шүү дээ биз дээ. Тийм л байсан. Харин сонирхолтой нэг юм хэлэхэд би 2 дугаар курсэд төгсөөд энэтхэг явсан аахгүй юу. Тэгсэн чи энэтхэгт одоо нөгөө үе тэнгийн дээрлэхэлт ялангуяа юм нөгөө ахлах сургууль бол их сургуульд дээрлэхэлтийг рагийн гэж хэлдэг. Тэгээ ингээд сургуулийн ханнууд дээр болохоор рагийн хийх нь хуулиар хориглогдсон гэсэн бичиг байгаад идвэс аахгүй. Вау. Тэгсэн чи тийм дээрлэхэлт бол бүр амар. Ингээд жинхэнэ банд нарыг бол ингээд галуун цуугаар явуулах мовуулах хэвээр дэлгүүрлүү мөнгө өгүүлэх мүлгэгч гэдэг юм уу те. Тэр байтугай дээд курсынх нь эрэгтэй оюутан эмэгтэй оюутныг ингээд аваад нэг анги руу орч ингээд шоглож моглоод байдаг. За арай бүр хүчээр хийлгүүлдэг. Гэхдээ ер нь бол ингээд шоглож моглоод байдаг. Тийм асуудал байдаг. Би азар Октодын коллежид орсон байсан л та. Тэгээ нөгөө надтай хамт явсан 2 банд маань Монголоос хамт явсан банд маань маа сургууль дээр тэгдэг ярьжсэн баг. Гадаадууд болохоор бас арай гайгүй заяа. Тэгээ бүр ингээ хуулиараа хориглолцсон. Одоо жишээ нь 2011 онд гарсан хууль дээр одоо магадгүй энэ хууль нь өөрчлөгдсөн байх л да. Тэгээд 2011 онд гарсан хууль дээр юу гэж байна гэхээр ийм одоо үе тэнгийн дээрлэхэлт рагийн хийсэн тохиолдолд 2 хүртэлх жилээр хоригдох ял ноогдуулах боломжтой. Эсвэл 10,000 хүртэл рупигээр торгох ийм хуулийн зохицуулалт байдаг. Тэгсэн хэрнээ тэр нь багасахгүй байна тийм үү?
нөгөө талдаа. Тий. Бүр ингээ хуулийн зохицуулалт хэрэгтэй болтлоо тийм амар болчихсон. Амар болчихсон. Амар ин тий. Сайн нөгөө энтиг ярьсан чинь бас санаанд орчлоо. Сайн нөгөө мэдээ уншиж хахад эмэгтэйчүүд амьдрахад одоо таатай улс орнууд эмэгтэйчүүд амьдрахад таагүй улс орнууд гэж чагсаалтыг бол энтиг бас таагүй дээрээ тэргүүлж илээ. Тэнгүүд нөгөө ерөөсө боловсрал те боловсрал эзэмшснээр эмэгтэй хүмүүс яаж ингэж хүчирхийлэлд өртөхгүй байх магадaltaй вэ гэдэг ингээд бас тийм судалгаанууд байдаг юм байлээ. Тэн дээр бас бодгол хэрэгтэй юм байна гэж бодогдчихсэн. За тийм үндсэн сэдвэр рүүгээ ороход бол би бас тэр Немогийн ярьсыг бүтнээр нь үзсэн. Ястай л нөгөө ярьдаг юм а ярьсан байлээ хөөх юм. Тэгээд надад хамгийн хөөрхөн санагдсан нь мань хүн ингээд нөгөө ярианыхаа эхэнд бүр тэгж байгаа байхгүй. Ер нь би нэг ингээ юм болгоны юмд ингээ өртөөд байдаг хүүхдээ байдаг да айлын гэдэг ч байгаа байхгүй юу. Тэгээд одоо зөвхөн Немо гээгүй тэр нөгөө Джерри Мишель гээд ингээд жүжигчнүүд байгаа штэ тий. Тэр хоёрд стил тим юм ярьж байгаад хин ч ингээд нөгөө гарч ирээг өрнө хөөрхөн амьд нөгөөдх нь ингээд би дандаа яг нэг юмд өртөөд байдаг хүүхэд байгаамаа гэж хэлсэн чи яг тэрэн дээр бас өртөөл гараад ирж байгаа байхгүй юу. Надад яг тэр хэсгийг сонсоод хөөрхий гэж хэлсэн биш үү дээ. Өөртөө бас дүгнэлт хийх хэрэгтэй ч дээ. Нөгөө хоёр нь бол дээрлэгт үнээр хилцсэн. Тэгээд тэр хоёрын нэвтрүүлэг гарсны дараа ийм асуудал ерөөсөө үүсээгүй шүү дээ. Гол нь тэр нөхөр худлаа ярьсан даа байгаа байхгүй юу. Тэгээд ийм юм болсон. Тэгээд манай сургууль бол харьцангуй гайгүй байсан юм болов уу гэж бодогцсон хэрнээ бас байгаагүй гэж би бол хэлэхгүй. Ялангуяа хүүгүүд дээр энэ асуудал айгүйх байдаг. Тэгээд нөгөө таньдаг ах ихнэр юу нөгөө үеийнгийн дээрхлэлт доотлийнхаа курсын охиныг аваад суудсан байхад гэхэл ингээл маазрал өнгөрүүлж байгаа байхгүй тий. Тэгээд нэг юм гэр бүл болсон ч гэдэг юм иймэрхүү юмд ярьж ирсэн. Тэгээд энэ дээр юм өөрөөр үнцгүүд нь юу байсан бэ гэхээр жишээ нэг хүнийг постыг харахад жил болгоны нөгөө их сургуулийн эсэлт болохоор яг ингээд нэг юм шууган гаргадаг тий дандаа одоо ингээд жил болгон ингэдгээ гэсэн нэг тийм байр суурь илэрхийлсэн байгаа. Одоогийн соёл урлагийн сургуулийн захирал бол яг намайг анх радио телевизэд орж байхад манай сургуулийн захирал байсан. Сонин тогсгийн багш байдаг. Тэгээ сонин тогсон багшийн байр суурь болохоор суйсад ийм дээрлэхэлт байсан үнэн. Гэхдээ одоо байхгүй гэдэг ийм байр суурь илэрхийлсэн байгаа юм. Тэгээд Суйс гэдэг чинь өөрөө зөвхөн соёл урлагийн сургууль буюу зөвхөн жүжигчин бэлтгээд байдаг сургууль бас биш те. Энд чинь дотроо нөгөө нэг маш олон салбар сургуультай. Тэгэхээр нийтээр нь бас хитрхи ингэж хамруулж болохгүй гэдэг нэг юм үнцэг байгаа юм. Тэрэн дотор нь жишээ нь манай мэрэгжилч юм уу. Хичнээн суйсын дипломтой ч гэсэндээ үнэхээр тийм дээрлэгэлтэнд өртөөгүйгээр зүгээр ингээд нормалны яваад төгссөн манайт нь салбараараа бас ингэж болохгүй гэдэг ийм байр суурь гарч ирж байгаа юм. За тэгээд бас энэ кейсэн дээр айгүй сонирхолтой байсан нэг зүйл нь юу гэхээр зөвхөн эн чин сургуулиудад явагдаад байдаг те мэдээж нөгөө 10 жилийн сургуулийн хүүхдүүдийн дээрлэхтийг яригдчихэж байгаа шүү дээ энэ дээр. Гэтэ энэ ингээд сургуульд яригдаад байдаг зүйл биш гадаадад амьдардаг монголчуудын хувьд ч гэсэн тохиолддог зүйлээ гэсэн сэдв бас гарч ирсэн заяа. Амар гоё юм. Яа тэгэхээр нөгөө төрүүлж ирсэн ирээд удцсан байгаа гэдэг монголчуудын дээрлэхэлт байдаг. Энтэй бол яг нэг бол 100% санал нийлэнтэй. Ингээд миний үед ийм байгаагүй юм ч гэдэг юм уу те би ирсэн байхаа чи одоо дөнгөж сая ирчгээд юугаа мэддгийн ч гэдэг юм уу. Тэнгүүд энэ үнцөг бас айгүй ийм нэрэ гэд ингээд толгойд орж ирэхээр өнцөгчөө санагдсан. Тэнгүүд надад яг юу гэж бодогдсон бэ гэхээр бид нар нөгөө нэг үеийн үедээ одоо ийм хүндлэл гэдэг нэг зүйл байгаа. Гэхдээ тэр хүндлэлийг нөгөө дээрлэх гэдэг зүйлтэй холцсон юм байна. Тэгээд энэ маань ингээд яваад одоо болохоор илүү нөгөө сэтгэл судлалын салбар нь хөгжөөд эхэлсэнтэй хүмүүс ингээд өөрсдийгөө хамгаалах хэвээр өөрийгөө илэрхийлэх хэвээр гэдэг зүйл нь гараад ирчингүүд энэ дээр ингээд эсэргүүцэх юм нь гарч ирэнгүүд яг маний одоо нөгөө завсрын үеийн бид нар дээр ингээд энэ юм хоёр талтай болоод хувирчиж байгаа шүү дээ тий. Байсан байх ёстой юу гэвэл тодорхой хэмжээнд бас байвал зүгээр ч юм шиг гэдэг мэдрэмж бол байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр ялангуяа одоо суйсийн жишээлүүд тэгж байгаа байхгүй юу нөгөө яг ингээд соёл урлагийн сургуульд ингээ ороод ирсэн ялангуяа тэр жүжигчний салбарын ч юм уу те яг нөгөө тухайн одоо хотдоо ч юм тухайн сургуульдаа ингээд амар юм алдартай те дуу бүжигдээ одоо байнга л ордог ингээл хүн болгоноор магтуулаад сурцсан хүүхд чинь яг өөртөө адилхан баахан хүүхдүүд ороод ирчихэд тэр хүүхдийн эго дарахгүй болохгүй гэдэг бас нэг тийм хэсэг байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө нэг эгогийн дарах зорилготойгоор ингээд хүндлэх
гэдэг зүйлийг одоо суулгах гэж хагаад нөгөөх нь одоо дээрлэх хүчирхийлэл болоод хувирчиж байгаа гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү л олон одоо өнцгөөс нь харж болох сэдв байлээ. Надад бол эцсийн дүгнэлт маань миний хувьд юу вэ гэхээр хүн ерөөсөө яг хүүхэдтэй л анхаарах хэрэгтэй. Хүүхэд бол бүх юмны толин байдаг. Тэгэхээр хүүхэд юу харж ийн тэрүүгээрээ ингэж өсөж торнож явна. Тэгэхээр хүүхэдтэй хүндлэл үү хүчирхийлэл үү гэдгийг одоо ялгаж ингэж зааж өгөх ёстой юм байна гэдэг л ойлголт гарч ирсэн. Тэгээ дээрэс нь яг манай үеийнхэн одоо ингээд дуграад эхэлж байгаа нь бас нэг талдаа айгу зөв санагдаж байгаа яа. Тэгээд одоо хүмүүс ч нөгөө шүгэл үлээлээ гэдэг айгу араас нь одоо нөгөө дуучин мишэлцшээлийн асуудал гарч ирж байгаа шүү дээ. Тэг ингээд бөөнөр шүгэл үлээлээ гэдэг амар юм шүгэлчд болоод хувирсан. Тэгэхээр хэлэх ёстой юу гэвэл хэлэх ёстой. Тэгэхгүй бол ингээд суйсад чинь тэр чинь нөгөө нэг яг тийм нэг диктат одоо соёл гэх нь хаашаа яг тийм нэг хүчирхийллийн системийг бий болгосон зүйл нь анх хиннээс байваа гингүүд багш нараас байсан гэдэг зүйл бас гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм одоо зүйлийг бий болгосон тэр багш нарыг тэрийг одоо халаагүй цагт хүүхдүүд им л байна. Тэгэхээр тэг бүр яг тэр суурийг нь бас авч үзэх ёстой гэж ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бид нэр бүгдээрээ ингээд анхаарч үзэх ёстой. Энэ салбар дээр бас анхаарлаа хандуулах ёстой. Бүгд л нөгөөс ингээд бас нэг амар сонирхолтой зүйл нөгөө урлагийн тоо гэлтэй. Янжин лам бурхан гэл бид нар ийм өөрсдөө өмгөөлдөг нэг ийм супер өгнүүд байдаг шүү дээ. Тэр өгнүүд чинь юусоо ийм чухал биш ээ. Урлагт золиос хэрэгтэй ч гэдэг юм те. Тэд нар чи ерөөсөө сонирн биш. Урлагчин болно гэдэг. Тэр өгнүүдээ эхлээд бас авч хаяад яг боддоор сэтгээд боддоор хараад те. Тэг хүчирхийлэл юм уу, хүндлэл юм уу гэдэг нэг заагийг бас нэг олж хараад. Тэгээ энэ дээр бас яг шинжилэл дуграад шинжилэл хийх ёстой юу гэдэг дээр бас тиймээ гэж хэлмээр. Ийм л дүгнэлтийг би бол хийсэн. Тэгээ маш олон өнцгүүд гарч ирд юм байлаа. Аюу сонирхолтой байсан надад бол хүн болгоны өнцгүүд. Надад болохоор зүгээр чамаг сая ингээд гадаадд байгаа монголчуудын хувьд хүртэл ийм дээрлэлт энэ төр байдаг гэж янгууд бүр айгу том өнцгөр харах боломж нэгдэж байна л та. Тэгээ бодонгод ер нь бид нарын дунд нэг одоо нөгөө бусад хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх тийм мэдрэмж асар их байгаад идэм болов. Одоо нэг гэсэнтэй амар их дутуугийн комплекстэй хүмүүс юм уу бид нар чинь те. Заавал хин нэгнэр ингээл магтуулаад хүлээн зөвшөөрүүлээд эсвэл одоо хүндлүүлэх гэл ингээл тэгээд тэр нь ингээ аажимдаа ирэхгүй болохоор шууд тэрэг ингээ нөгөө хүчээр олж авах гэдэг те. Уул нь олвол ингээд хүндлэлч өвчээр биш зүгээр аяанда ирдэг юм л байх ёстой шүү дээ. Заавал насаараа ингээл альсвал туршлагаараа заавал ингэж юу яагаад хүчээр олж авах гэдэг юм биш те. Ялангуяа насаар ингэж юу яадаг дэрлэгдэг юм амар их байдаг ядаргатай. Би илүү настай гэхээр л илүү ухаантай байх албатай ч юм шиг те. Тэгэл өөрийг нь ингээд хүлээн зөвшөөрөхгүй жоохон өөрөөс нь илүү мэдлэг боловсралтай байгаа дэрэнгүүд тэр хүнийг худлаа үнэн ар өрөөр нь ярьж доош нь хийдэг ч юм уу нэг тийм зөв өрсөлдөж л сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ заавал өрсөлдөх алгүй зүгээр өөрийгөө хичээгээл юмаа сайн сайхан хийгээд ахад хүндлэх хүмүүс чинь аяндаа хүндлэн. Тэгээ заавал бүхэнд таалагддаг байх алгүй шүү дээ хүн чинь тийм ер нь өөрөө өөртөө л таалагддаг байвал тэгэл ер нь амьдрал аз жаргалтай бол гэж. Тэгээ бас нэг бодчихсэн юм нь энийг зүгээр хальт ярьчээ. Нөгөө нэг сенсацаар дардаг юм бол ингээд амар их хөгжсөн шүү дээ манад те. Тэгээ ялангуяа нөгөө нэг амар том улс төр чинь ингээд Америкийн юугаар шалгагдаад малгагдаад гэдэг мэдээ баг энүүгээр дарагдаад байгаа мó. Эсвэл тэр цагдаа нар 13 настай хүүхэдтэй холбоотой тэр бүр амар хэрд хийлэг юм хэрэг гарсан. Би энийг ерөөсөө ингээд дурдах болгонд хамаг биений ус босоод хаа. Тэрийг ийм сенсацаар дараадж байгаа мó. Ер нь бол тэгээд нэг янз бүрийн ийм амар урлагийнхантай холбоотой мэдээ сенсац гарч ирэнгүүт бид нар бас нэг энэ яг юуг дарах гад гараад ирчихв гэж бас нэг жоохон хартай байх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Яг үнэн бас яг мэдээж нийгэмд аюу их юм сэтгэл эмзэглүүлмэр сэдвүүд яваад байгаа. Тэгээд одоо яг бас ингээд чамайг ярингууд өнөөдрийн хоёулынгийнх нь ярьсан чинь ярьсан уу ядуурлын төвшин шүү дээ. Энэ чинь ерөөс тэр чигтэл
одоо дутуугийн комплекс гэдэг чинь те өмсөж зүүхээр дутуу, идэж уухаар дутуу, боловсрлоор дутуу энэ ядуурлын л түвшнийг илэрхийлж байгаа хгүй. Тэгэхээр баг бид нарын юу вэ? Нийтээр ядуу ах юм шиг 30% нь биш те. Тэгэхээр ингээд сэтгэл зүйн хувьд хүртэл ядууралд өртчихсөн ингээд одоо жишээ нь надад ингээд эндээс харахаар би зүгээр л энэ чехэд нэг үйлдвэрттэй ингээ хар ажил хийж байгаа л хүн шүү дээ. Яг надтай зэрэгцээд ажиллаж байгаа тэр чех хүн бол тийм дутуугийн комплекстэй байх юм баг байхгүй байгаа хгүй юу. Яа тэгэхээр үнэхээр ингээд миний хийж чадсан зүйл би цалингаа аваад амьдарж байна. Миний мөрөөдөл бол байшингаа барих тий. Гэртээ очиод нэг зовхгүйгээр усан сангаа хийчи одоо цэцгээ тарчиж гэдэг юм уу те ингээд юм тэр хүнд надтай өрсөлдөд байх ямар шаардлага шалтгаан байхгүй юу. Настай байна уу, туршлагатай байна уу те. Ерөөсө тэр сонирн биш. Тэр хүн зүгээр амьдралаа хичээгээд аваад явж байгаа, ажлаас авах таашаалаа авж байгаа. Миний хийж чадах зүйл ерөөсө л энэ. Ингээ болоо. Ерөөсө тэр ингээ хувиа хичээгээл яваад тий. Дээшээгээ те мэдээж яг уу ингээл нэг ховжив ярина штэ тэр чинь хүний хэрэгцээл юм чинь амаа ар дээр гартал ховж ярина гэлээгээд тэр нь тэр хүний амьдрал нөлөөлөхгүй тэр ховнж дараагийн хүнийхээ амьдралд нөлөөлөхгүй байхгүй юу. Гэтэл бидний хувьд болохоор бүр яг тэр оюун санааны ядууралд орсон байгаа зүйл чинь ерөөсөө бас тэр нь байгаад байна шүү дээ. Би энэс илүү гарчхаасаа яагаад энэ намайг ингэж вэ гэл ялангуяа одоо ингээл үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс бол хоорондоо өрсөлдөх те нөгөө норм нэмэгдэх нэ тэр асуудал чинь бас л ингээл нөгөө бидний ийм дорой сэтгэлгээтэй байгаа те ингээ бусдаа өрсөлдөх, өөрийгөө үнэлүүлэх, магтуулах тэр хэрэгцээг чинь л ингээл нөхөд байгаа л юм байна. Тэгэхээр зөвхөн хөөхий тэр Немо, Мишель, Жери энэ төр дээрлэхээгүй юм байна. Бид нар бүгдээрээ ингээд дээрлэхэд ч байгаа юм байна, дээрлэхүүлээд ч байгаа юм байна. Хаасайгүй гэсэн. За тэгээ хуваа хичээж амьдарцгаая юу? Мөрөөрөө зүгээр. Юг. Тэ өөрийгөө л хичээцгээе.